Яа. За hello. Hello guys. Hello. Өдрөө мэд. Орой мэд. Орой мэд, өдрөө мэд, орой мэд, өдрөө мэд. Яа. Баларсан guys. Баларсан. За тэгэхээр ингэсэн залуучуудаа бүгдөө сайн сонсч. Энэ бол нилээн том асуудал заяа. Яг миний амьдралд тулгарч байгаа нилээн том асуудал. За ерөө угаасаа таад намайг мэдчихвэл би ингээд доор хаяж 6 юм уу 7 жил ингээд YouTube-ийн карьер ч юм уу стрим ч юм уу ийм ингээ хөөгөө явж байгаа штэ. Тэгээд цаашдаа би YouTube дээр оршин тогтнох бүр ямар ч боломжгүй болчлоо. Ойлгож байна уу? Мё гэдэг хүн YouTube-ийн ямар нэгэн сувг нээгээд ажилуулж болохгүй. Мё гэдэг хүн ямар нэгэн хүнээр сувг нээлгээд тэрийг ажилуулж болохгүй. За яагаад вэ гэхээр би YouTube-ийн нэг дүрмийг нь зөрчсөн. За тэр нь болохоор яг ямар зөрчил вэ гэхээр circumvention policy гинэ. За энэ circumvention policy-г нь яагаад энэ policy-г нь би зөрччихвөө? Юу болчихвоо гэдэгсэн аахгүй юу? Тэгсэж ингэдэг гинэ. Нэг страйк аваад устсан бичлэгээ одоо дахиад оруулаад тэр нь тэгээ баригтаа шаачвал бүр ингээл жиж болчихдаг юм байна л да. Ер нь бол наад би юугаа одоо чи видеого бити оруулаа тий. Яагаад бити оруулаа ингээд би страйк өгч шүү гингүүд нь тэр видеого дахиад эдитлээ дахиад оруулцсан аахгүй юу? Тэгсээ чинь ингээд circumvention policy гэдэг нь оролцоод ингээд шалгуулад тэгээд би цаашдаа ерөөсөө нэгч YouTube-ийн channel нээж болохгүй. Би цаашдаа YouTube дээр ямар нэгэн бичлэг оруулж болохгүй. Одоо бичлэг оруулаад зүгээр нуугдаад явж исэн гэсэн нэг өдөр угаасаа байрч хурж ирээд өө гिचим чамайг би таньж шүү гэд миний channel-ийг дахиад устгах боломжтой болсон гэсэн үг байхгүй юу? Би одоо дахиад YouTube дээр оршин тогтнох боломжгүй болсон. За ерөнхийдөө нэг үгээр бол Мё YouTube-ээс blacklist аваад ингээд channel нь одоо Мё гэдэг хүн тэгээ даваад орчин Батэрд нь YouTube-ийн blacklist-д орсон гэсэн үг. Тий. Тэгээ угаасаа ийм ёндоогүй лалар واخхой юу guys. Угаасаа дандаа ингэдэг واخхой юм ста. Яг энэ лалрын юм нь яг над дээр л ажиллана угаасаа дандаа. Always бэста. Тэнд өөр хүмүүс 1xbet mailbit-тэй ингээл хамтарч ажиллаад юм хийгээд тахад би хинч страйк авдаггүй байжгаад би авч ирсэн бүр. Тэгээ би анх удаа 1xbet-тэй бас ямар ч цалин байлаа ахгүйгээр ингээл анх удаа хамтраал ингээл явсан чинь би хамгийн түрүүлж цагтаа тэр дуудагдж байгаа. Угаасаа ингээд бүр ямар ч нэмэр байхгүй. Нүрээ нуугаад бичлэг хийсэн ч нэмэргүй. Одоо миний компьютерийн IP, миний утас, mail ерөнхийдөө бүх юмыг угаасаа ингээд track хийгээд намайг мэдчихэж байгаа. Би YouTube дээр бичлэг хийж байгаагаа YouTube-ээс нууж хийх боломжгүй болж байгаа. Угаасаа боломжгүй шүү дээ. Яаж дээ? Боломжгүй байхгүй. Одоо би ингээд ямар ч тийм хулгай юм шаагаад тэгээ ер нь эцээ ямар ч үр дүнгүй. Тэгээ яах юм? Буцаа 100k 200k сабтай боллоо. Дахиад юу яана? Channel маань устчихна. Би бол зүгээр main channel устсан тэр 250k сабтай 170k сабтай ингээ хоёр channel устсанд бол би нэг харамсаад байгаа юм бол яг үнэндээ бол байхгүй заяа. Ууг нь бол. Тэгээд тэр контент нь яаж яагаад ямар контент байсан гэж энэ бүр амар тэнэг заа. Та яд угаасаа ихэнх нь тэгэж бодож байгаа. Мё CS:GO skins-с болоод ингээд strike авчлаа ч юм уу те. Үгүй. Тэр strike аваад устдаг контент нь Kenguru Mongolia-гийн самар задалдаг видео. Тэрний ихний видео нь яагаад страйк авсан бэ гэхээр тэдний ихний видео нь нааша явуулсан шторк байгаа штэ.
тэр Stark нэг тийм угаасаа нэг тийм казиноч юм шиг ингээд скинүүд эргээдсэн нэг тийм Stark байсан аахгүй юу. Тэгээ би анх уг нь тэрийг нь харчаад хэлсэн аахгүй. Эн чин жоохон эвгүй юм байна да, гайгүй байгаа гэд би харчаад зүгээр угаасаа наа чи тэгээд самар юм чин гайгүй байлгүй дээ гэдгсэн аахгүй юу. Тэр хүн тэгэхээр нь би тийм ер нь тийм бас гэж одоо тэгээ оруулсан заяа. Тэгээ оруулсан чинь страйк авчиж байгаа. Заяа. Страйк авцсан. Тэгээд тэнгууд нь би ингээд учирлаж хэлж байгаа. Йоо бро наа чин самар штэ. Би ерөөсөө тийм наа чин казино мезино бишээ гэд. Тэгээд ингээд хүсэлт явуулсан чинь юу яасан заяа. Страйкийг буцаагаад авцсан. Тэгэнгүүт нь яг нөгөө нэг страйк өгсөн устгасан видеого янзлаад яг нөгөө нэг казино маягийн нэг тийм одоо тэр гэмблинг дэмтэй тэр Stark-ыг нэг жоохон янзлаад буцаагаад оруулсан шүү дээ видеого. За тэгээд тэр буцаагаад оруулчаач гэдгийг хүртэл тэр газараас хэлж байгаа байхгүй буцаагаад оруулчаач гэд. Тэнгүүд нь би за тимэт угаасаа хамтарч ажиллаж байгаа юм чинь ингээд буцаад оруулах ёстой гэж бодоод оруулж байгаа шүү дээ. Тэгээд буцаа оруулсан чинь ерөөсөө ингээд миний чэнэлүүд ингээд устдаад нэг нэгээр алга болоод байгаа шалтгаанууд нь бүр амар сонио. Яагаад юм бэ гэсэн чинь страйк өгсөн видеого дахиж янзлаад буцаагаад оруулах юм бол одоо энэ circumvention policy гэдэг юмд нь өртөөд одоо энд ингээд өртөөд би ингээ хуулийн ерөнхийдөө зөрчиж байгаа байхгүй YouTube-ийн хуулийг те. Тэнгүүд цаашдаа би YouTube дээр ямар нэгэн channel үүсгэж болохгүй, ямар нэгэн бичлэг оруулж болохгүй, өөр хүмүүсийг удирдаа тэр хүмүүсээр өөрийнхөө бичлэгийг цацуулж болохгүй. Ингээд миний нүүр ч юм уу, царай марай ч юм уу одоо юу байдیں۔ Мё даваад орчин бат эрдэн те. Тэгээд энэ миний утасны дугаар, мэйл, миний IP, миний бүх юмнууд ингээд блаклистэнд орцсон. Дэжиж. Ер нь бол яг хуу нэг талаараа кенгуруугийн буруу ерөөсөө биш. Зүгээр л амар анлак байхгүй юу? Амар анлак. Гэтэ зүгээр тохион ингээд харчихж байгаа байхгүй юу? Амар үнэхээр ёндоогүй заяа. Амар ёндоогүй. Зүгээр л маш ёндоогүй. Тэгээд тэр чинь кенгуру Монголын чинь бүр хэдэн сарын өмнө вэ? Бараг 3 4 сарын өмнө. Ийм юм болцсон. Тэгээд би YouTube руу ингээд би сүүлийн 6 7 жил YouTube-ийн channel хөгжүүлж байна. Энэ бол одоо миний full time ажиллаа, тэ? Би одоо дахиж ерөөсөө алдаа гарахгүй. Би юу буруу хийснийг ойлголоо, бла бла, тэ? Тэгээд ингээд хүсэлж явуулж байгаа байхгүй өөдөөс маа. Тэгээд ер нь ингээд баларцсан. Одоо тэгээд угаасаа би YouTube дээр оршин тогтнох боломжгүй болж байгаа гэсэн. Би YouTube дээр байх боломжгүй болж байгаа гэсэн бүр. Угаасаа хамгийн ёндоогүй лалан угаасаа би явахгүй угаасаа яг. За сая ингээл жишээ мишээ авангуутэй сая CS:GO skins дээр ингээл миний бүх channel-ууд нэг strike авч байгаа байхгүй. Тэгэхээр би бас ингээд CS:GO skins-ээс болоод channel устчууч гэж бодож байгаа. Тэгсэж өөгүй. Одоо ингээл бүр ямар ч арга байхгүй. Ингээл we fuck it up. We are gone. We gone from YouTube guys. Яг юунаас болсон юм бол тэгээд би сая тайлбарлаад штэ харин. Чи юу тайлбарлаад дуусчихад ойлгохгүй юм уу? За ийм юм боллоо. Ийм л амар юм боллоо. Ийм юм болоо дууслаа. Сүүлийн 2 хоног яг л ийм л юм ухлаа. Тэгээд одоо би одоо ер нь бол яг YouTube гэдэг платформ дээр оршин тогтнох боломжгүй болчихж байгаа л гэсэн ер нь бол. Тэ. Би ямар нэгэн контент хийлээ тэр контентийг бичлэг болгоод оруулах платформ байхгүй гэсэн. Telegram-а YouTube болгоод Next YouTube болгоод Kicker шай худлаа л та боломжгүй. За. Яа, лалдрема. Гэтэ шалтгаан амар л алрын байгаа зү биз та.
Яа. Стайва. За ийм юм болсныг хэлэх гээд бас стрим асуулаа. Тиймээс яг одоо бол стрим хийх бол угаас ямар ч сонирхол ал. Одоо надад дахиад нэг 3 4 channel байгаа. Тэр channel-ууд угаасаа тэгэл нэг нэгээр хизэн мэддэхгүй те. Нэг нэгээрээ устдаад ингээд байхгүй болох нь ойлгомжтой. Тэгээд явандаа би угаасаа яг YouTube гэдэг платформ дээр ингээд оршин тогтнохол болчихж байгаа гэсэн үг байхгүй. Царайгаа болиулаад хийсэн ч болохгүй гэдэг чаар. За. Бүгд бүх юм ойлгосноо? Би ингэсэн шүү заяа. За яг одоогийн байдлаар бол дахиж нэг стрим хийгээд, дахиад нэг бичлэг хийх гээд. За одоо бүр гой шай май ч юм уу те. Тиймэрхүү бодол бол ерөөсөө алга надаа. Яг яамаар яах уу, ийх үү гэдгээ ерөөсөө амар их бодож байна. Ер нь сүүлийн үед яг одоогийн байдлаар бол амар бодож байна заяа. Тэгээд бодож байгаа. Тэгээд нэг шийдвэрт хүрхээрээ тэгээ хурж ирээ за. Окей. Тэгээд тэр болтол баяртай guys. Тэр болтол баяртай. Хэр удахын яах юм байгаа өстө бөөмөд. Яг нэг гоё шийдвэрүүд ямар нэгэн гоё солиушнууд гарч ирэнгүүт тэр болтол стрим бичлэг те тиймэрхүү юмнуудаас төр холдлоо. Тэгээ тэр болтол bye guys. Okay? Bye. За bye guys. Тэгээд амжилт.